За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр танк 700 загварыг хэрхэн ашиглах тухай ашиглалтын зааварчилгааны бичлэгийг хүргэж байна. За шууд гадна талаасаа эхлээд явъя. За хүмүүсийн хамгийн их асуудаг зүйл бол машины доотлоос соожод байна гэж бас асуух гэдэг. За сүүлийн үеийн машинууд бол бүгдээрээ яндангийн гүшийтэлний доороо угаасаа цоорхотой байдаг. Тэр нь болохоор гүшийтлийн дотор ямар нэгэн ус хоримтлуулж цуглуулахгүй, за өвлийн нөхцөлд бол хүлдэхгүй, шууд доошоогоо гоожих зорилттой. За энэ хойноос бол гүшийтэлнээс бол заавал ус гоожих ёстой. За уртлын хэсгээс бол энэ ч air condition удаан хугацаагаар ажилласан тохиолдолд air condition-ийн илүүдэл ус бас уртлаас гоожих ёстой байгаа. За ерөнхийдөө хойтлын хэсгээс бол бас за багажны хаалгыг бол бариулны дотор талын хэсэгт дараад онгойлгоно. За буцааж хаахтаа бол багажны хаалга өөрөө сорч боломжтой болохоор 700 загварын багажны хаалгыг бол заавал бас савж хаах бол шаардлага байдаггүй. За энэ хойтлын хэсгээс багажны дотор талд за хойтлын суудлуудыг урагш нь хоош нь болгох. За мөн хийн амаржиныг хойд хэсгээр буулгах гэсэн тохируулгууд үйж байгаа. За энд бол ерөнхийдөө машиныг тултал дээш нь өргөсөн ч юм уу ер нь өндөрлсөн байгаа тохиолдолд хойноос нь энэ доотлын тавчлуур дээр дараад машиныг хойтлын хэсгээр нь буулгаж болно. За тэгээд та бүхэн машиныхаа багажинд хийх ачих зүйлүүдэд ачаад за буцаагаад багажны хаалгаа хаахад өмнө нь байсан хэмжээнд хойтлын хэсэг буцаад өргөгддөг байна. За одоо бол ерөнхийдөө уртл нь өргөгдсөн хэвээрээ за хойтол бол буусан харагдаж байна. За тэгэхээр эндээс за багажны хаалгыг хаахад машин өөрөө шууд буцаад өргөгдөнө гэсэн үг. За ерөнхийдөө ингэж буцаад хэвийн хэмжээнд ингэж өргөдөд явах боломжтой. За мөн нөгөө талын хэсэгт бол за 220 ваттын залгуур за максимум 400 ватт гаргах хүртэл хүчин чадалтай. За энд юу гэсэн үг вэ гэхээр 400 ваттаас илүү одоо хүчин чадал шаардсан одоо ус буцлагч гэх юм уу залгуур залгасан тохиолдолд ер нь залгаж болохгүй л гэсэн үг. За хэрвээ залгах юм бол одоо гал хамгаалагч чадах эрсдэлтэй гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За дээдлэлт нь бол 12 ваттын ийм жижиг залгуур байж байгаа. За нөгөө талын хэсэгт бол за энэ арын суудлуудыг урагш нь хэвтүүлэх болон буцааж хоош нь налуулах товчлорууд байж байгаа. За одоо жишээ нь энэ хоёр дээр зэрэг дарах юм бол хойтлын хоёр суудал хоёлаа урагшаага хэвтнэ гэсэн үг. За буцаагаад арийнхаа хэсгээс дээдлийн хоёр товчлуур дээр зэрэг дарснаар хойтлын суудлууд буцаад хоошоогоо налах боломжтой. За мөн заавал зэрэг дарах албагүй аль нэгээр нь сонгоод аль талын урагш нь хэвтүүлэх, аль талын хоош нь болохын тэрийг хойтлоос тохиргоогоор хийх боломжтой байгаа. За багажны хаалга бол салхинд савагдах эрсдэл бас хаяа байдаг. За тэр үед бол за энэ доотлын хэсгийн лок товч руу лок тал руу нь эргүүлээд багажны хаалга бол хаагдахгүй ингээд түгжигдээд явах боломжтой. За буцаагаад нээхдээ бол заавал анлок тал руу дарж эргүүлж ийж багажны хаалгыг бүрэн хаах боломжтой болно гэсэн үг. За хаалга бол заавал савгдах шаардлагагүйгээр өөрөөс хордог учраас 700 загварын бол багажны хаалгыг бол заавал савах бас шаардлагагүй байж болно. За бензин банкыг бол хойтлын энэ хэсэг дээр нэг дараад онгойлох боломжтой. За энэ машин түгжээтэй үед бол бензин банк гаднаасаа дараад онгоохгүй. Тэгэхээр та бүхэн бензин авах гээд бензин колонк орох үед бол ерөнхийдөө машиныхаа хаалгыг нээдэг одоо цоожны одоо центр лок товч дээрээ нэг дарах шаардлагатай гэсэн үг. За бензиний стандарт бол евро 92 эсвэл 95 хийх заалттай байгаа. За одоо хойтлын запас дугуйг хэрхэн авах талаар заавар хүргэе. За запас дугуйг онгойлгохдоо энэ хойтлын багажны тавцанг сөхөхөөр энэ ч багажнууд байж байгаа. За энэ ч бол данхраад дорцоо гэх мэт багажнууд байж байна. За хамгийн ихэнд хасах хавтирк хэрэгтэй. За хасах хавтиркаар багажныхаа запас дугуйны тагийг авна гэсэн үг. За запас дугуйны тагийг авахдаа болж өгвөл уртлын автиркныхаа урталт бас юм жиргэлж онгойлгол их зүгээр. Жиргэлж онгойлохгүй бол энэ доор бас нэг юм жижигхэн сэвч гэх юм уу суух гад байх магадлал бас үүдэг. Яг гэвэл энэ таг маш хатуу байдаг учраас нэлээд бас хүч гаргаж татах шаардлагатай байдаг. За автиркныхаа үзүүрт юм жиргэлчээ. За тэгээд доотлын хэсэг рүү хөвшөөд ер нь бол нэлийн чанга татагдаж гардаг байгаа.
За энийг хөшөөж онгойлгосны дараа энэ болтыг тайлна. За энэ хойтлын запаасан дунд дахиад за аптерка буцаагаад хийчихье. За энэ чинь нэг юм нэмэлт түлхүүрний таг уртал одоо хушуу гэх юм хушуу байгаа. За энэ хушууг дорцоовныхоо урталтаа хийнэ. За дорцоовныхоо урталтаа оруулж хийгээд за энэ хойтлын запас дугууны болтны тагийг тайлж болно. За энийг бол ингээд тайлчж болж байна. За тэрнээс гадна энэ доотлын хэсэгт хасах аптеркаараа хөшөж онгойлгох ийм түгжээ байгаа. Энэ түгжээг тайлж иж гадна талын дугууны хүрээ тайлагддаг байгаа. За одоо хүрээгээ бас тайлчээ. За. За энэ дэр нөхрөө энэ бол түлхүүр авахгүй зүгээр ийм хасах аптеркаар нэг эргүүлээд онгойлгочих болно гэсэн. За энийг за ингээд нааш нэг эргүүллээ. Ингээд онгоо. Энэ бол зүгээр л ийм иргэдэг ийм түгжээ байгаа. За энэ түгжээг тайлаад энийг бас хасахаараа сулалчна. Энэ хүрээ бас ингэж хасах аптеркаар сулардаг байгаа. За тэгээд үнийгээ суллаад гадна талын тагийг авчна. Энэ болтыг тайлаад гаднах запас дугууныхаа тагийг авчна. За тагаа аваад дотроос нь дахиад нэг болт тайлаад запас дугуугаа нааш нь сугалж гаргах боломжтой. За тэгээд запас дугууг нааш нь сугалж гаргахдаа гол анхаарах зүйл бол за энэ хойтлын ухрахын камер запас дугууны яг гол хэсэгт байрладаг учраас ухрахын камераа гэмтээхгүйгээр запас дугуугаа зөөлхөн одоо болгоомжтойгоор сугалж авахыг бас анхаарах. Авах шаардлагатай. Буцаагаад бас одоо запас дугуугаа буцаад ийшээ хийн штэ. За хийх үедээ бол за хойтлын энэ саяны энэ доор сулалсан энэ болтыг заавал чангалах хэрэгтэй. Энэ болт сул байснаас за дээрэс нь энэ түгжээ сул байснаас болоод ерөнхийдөө дэржигнүртэй зам дээр явж байхад энэ таг одоо сул болт уурна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн буцаага запас дугуугаад авчаад тагаа тагалж хийхдээ доотлын болт болон түгжээнүүдийг сайтар чангалах хэрэгтэй байна. За одоо уртлын капотны хаалгыг онгойлгохдоо за бүр энэ доошоо сайн гараа явуулаад энэ түгжээг хоёр татна. Нэг татлаа, хоёр татлаа. За тэгээд капотны хаалга бол давхар түгжээтэй учраас заавал хоёр татагдаж онгойдог. За энэ чинь ирээд ямар нэгэн түгжээ бол байхгүй шууд өргөд капотны хаалгаа нээчих болно гэсэн үг. За эндээс ерөнхийдөө нөгөө одоо моторын тоос бусад зүйлүүдэд хэрэгслүүдэд шалгаж болно. За тосоо бол ерөнхийдөө мотор хөрсний дараа гүшитлээ сугалж аваад за тэгээд дээрээс нь цэвэрхэн алчуураар арчиж аваад буцаач хийгээд дахид сугалж гаргаж ирээд тосоо бас шалгадаг байгаа. За энд бол шил арчигчны шингэн хийх зорилтын савлгаа харагдаж байна. За капотны хаалгыг бол буцааж хаахтаа ерөөсөө зөөлхөн хаахгүй. Энийг бол ерөөсөө заавал савж хаана. За давхар түгжээтэй байдаг учраас савж хаахгүй зөөлхөн хаасан тохиолдолд одоо нэг талын түгжээ дутуу түгжигдэхтэй эсвэл одоо капотны хаалга савлгаатай болох ч юм уу тиймэрхүү эрсдэл бас үүсэх боломжтой. Тэгэхээр та бүхэн капотныхаа хаалгыг заавал савж хаах хэрэгтэй. За машины үндсэн меню бол дөнгөж асны дараах эхний байдлаар ингэж харагдаж байгаа. За эндээс ямар товчлол байна вэ гэхээр за уртлын дефлок дифференциал төвжигч, төвийн дифференциал төвжигч, хойд дифференциал төвжигч байж байна. За мэдээч аваар татах, за 4L мост. За энэ болохоор нөгөө sway bar контролыг залгаж салгах. Одоо нөгөө хэвтээ зэнцүүлэгчийг цахилгаанаар салгаж залгадаг гэсэн үг. Энэ болохоор одоо диагоналтай үед одоо хөндөрсөн дугуйг газартай илүү барьцалдуулж өгөх хэрэгтэй. За энэ crawl control бас харагдаж байна. За тэгээ хамгийн цааталт tank turn буюу богино зэрэглэлтийн систем харагдаж байна. За ерөнхийдөө энд байгаа товчлууруудыг засмал зам дээр бол ашиглахыг хориглоно. Ер нь бүгдийн шорон зам дээр ч юм уу яг шаардлагатай тохиолдолд ашиглах хэрэгтэй гормод байгаа тий. За энэ доотлын хэсэгт бол дандаа парны тохируулгууд нь харагдаж байна. За энэ парны тохируулга дээр ерөнхийдөө асаах, унтраах, за автомод тий. За парыг нэмж хасах. За модуудаа энэ дээрээ бас дараа сольж болж байна тий. За тэгээ air condition, AC max, за агаараа дотроос авах уу, гаднаас авах уу. За салхины шил рүү үлээх, хойд шил рүү үлээх. За хоёр тал өөр температураа нэмж хасч болдог байгаа. За ерөнхийдөө
zone модыг идэвхжүүлсэн тохиолдолд за баруун тал руугаа халуун, зүүн тал руугаа хүүтэн ч юм уу хоёр талын пар салж үлээх боломжтой байдаг. Тий хоёр талдаа өөр градусаар үлээнэ гэсэн. Тий. За эндээс танк 700-ийн парыг яаж дээш нь доош нь хөдөлгөх вэ гэвэл за шууд энэ дэлгэцэн дээрээсээ удирдах болно. За энийг за одоо жишээ нь ингэх юм бол дээшээ доошоо хөдөлж байгаа. За ингэх юм бол дээдлийн одоо баруун зүүн тийшээ тохируулгаар нь хөдөлгөх бас боломжтой байдаг. Тэрнээс биш яг нэг бидний өмнө хэрэгжилж сурсан машин шиг одоо жишээ нь эндээсээ ч юм уу энэ төвчл идрээр бол хөдлөх боломжгүй. Дээшээ доошоо баруун зүүн шууд дэлгэцэн дээрээсээ хуруугаар удирдах боломжтой байна. За доотлын энэ төвчлөрүүд дээр бол за уртлын суудлыг халаах, хөргөөх. За 360 камер. За 360 камер яаж ажиллах вэ гэхээр 360 камер 2D модель болон 3D модельээр машиныхаа бүх талыг харах боломжтой. За 3D модель дээр дараад гадна талаа бүтэн харна. За эргэн тойрныхоо саадуудыг бол сантиметраар хэмжиж харуулах боломжтой байдаг. За assist view дээр дараад за дугуйны эргэлт юу дээр чинь тий. За энэ хойдлыг харуулж байна. За хэрвээ уртлын араанд хийсэн байгаа тохиолдолд уртлаа шууд ингээ харах боломжтой. За уртлын дугуй бас юу дээр чинь. За дахиад уртлын хоёр дугуй яаж эргэж байна тий. Яг камернаас одоо сохор бүсээ шууд харчих боломжтой. За хойтлын хоёр дугуйг энэ дээр дараад бас харах боломжтой. Хойд хоёр дугуй энэ дээр харагдаж байгаа. За тэгээд автомат паркинг систем мэдээч байгаа. За смарт view-ийг идэвхжүүлснээр машинд ямар нэгэн саад ойртох үед зөвхөн тэр хэсгийг камер автоматар танд харуулах боломжтой байна. За нөгөө талын уртлын тохиргоон дээр бас одоо уртлын зорчигчийн суудлыг халаах хөргөөх. За мөн дээрээс нь хин амаржийн дээш нь доош нь буулгах горим харагдаж байна. За ерөнхийдөө одоо энгийн хэмжээнд 4 төвшний 2 дахь дээр байрлана. Нормал хэмжээнд дээр байрлаж байгаа. За спорт мод дээр бол доошоо 1 төвшин буuna. За оффроуд горимуд дээр бол хин амаржийн өөрийгөө дээш нь өргөх боломжтой. За зөвхөн одоо хин амаржинаараа өөрийгөө дээш нь өргөмөр байна гэвэл ер нь хамгийн зөв үйлдэл бол араагаа эхлээ салгах. За энэ яг зогсож байгаа тохиолдолд хин амаржиныг өргөхдөө эхлээд энэ дээрээ тавиад тэгээ хин амаржинаа дээш нь нэгдүүлэх. За одоо бол машины амаржин өөрийгөө өргөөд явж байна гэсэн үг. За ингээд 3 дахь төвшин рүү за ингээд 3 дахь төвшин дээр ирчлээ. Ямар нэгэн төвшин дээр очтлоо тэр төвшин анивчдаг байгаа. За яг идэвхжсэн тохиолдолд бүрэн тэр хэмжээнд очсон тохиолдолд яг анивчихгүйгээр улаан гэрэл хасдаг байгаа. За энгийн үед бол буцаад нормал хэмжээнд дээрээ авчирна гэсэн үг. За уртлын энэ хоёрт нэг нь баруун талынх бол хин амаржин байгаа. За зүүн талынх бол явдлын горимуудыг сольж болох төвчлөр байна. За эндээс бол за нормал, эко, авт. За автомод дээр бол машин өөрөө ямар зам дээр явж байгаагаа мэдрээд горимоо солих боломжтой. За ингээд шавартай замын горим. За шавартай замын горим дээр одоо та бүхэн анзаарж байгаа бол төвийн дифференциал шууд төгжигдэж байгаа. За тэгээд хин амаржин буцаад өөрийгөө 3 дахь төвшин рүү өндөрлж байна. За тэгээд түрүүний тэнцвүүлэгчүүдийг салгах горим бол шууд идэвхжээд явж байгаа. За дахиад нэг урагшин түлхье. За энэ дээр бол цастай замын горим харагдаж байна. За цастай замын горим дээр бол ерөнхийдөө traction control шууд унтардаг. 4 дугуй хөтлөгч шууд хамаг хүчээр эргэнэ гэсэн үг тийм. Traction control одоо ажиллахгүй. Одоо 4 дугуй ямар ч саадгүйгээр чөлөөтэй эргэнэ л гэсэн майжна гэсэн үг тийм. За дахиад нэг урагшин түлхэх юм бол спорт мод байна. За спорт мод дээр тавих юм бол машин өрүүл хатуурна, өрүүлний эргэлт хатуурна. За тоормс бас илүү мэдрэг болно. За хин амаржин хамгийн доотлын төвшин рүү шууд бууж байгаа. За энэ маань бол ерөнхийдөө шулуун замд хурдтай, өндөр хурдтай явхад машин ямар нэгэн тэнцвэр алдахгүй гэсэн үг байгаа тийм. За уртлын хэсгүүд бол юм байна. За голын эрчак. За эрчакийг бол тоормсон дээр гიშгээд юун дээр ч дарахгүйгээр зүгээр хоош нь нэг татаж болно. За ингээд дээрвүү харж байгаа. За уртлын хянах дээр дээд хэсэгт D гэж харагдаж байгаа. За яг D-дээ орсны дараа хоош нь араагаа дахиад нэг хэрвээ одоо санамсаргүй байдлаар ч юм хүмүүс бас татчихад байдаг. За тэгэх юм бол M1 гэдээ гараад ирнэ. За M1 гэдэг маань юу гэж байгаа хэрэг энэ машин нэг автомат гидромеханик хосолсон урагшаа 9 шаталтай хороотой байгаа. Одоо шууд механикаар 1-р араанд орж байна л гэсэн үг. Тийм.
За эндээс бол өрүүлний ардлын pedal shift-ээр араагаа нэмээд 2 3 гэдэг дээш нь араагаа нэмээ хасах боломжтой. Буцаад хасах дээрээ 3 2 1 гэдээ хасаад явах боломжтой. За санамсаргүй тохиолдолд одоо жишээ нь ийм тохиолдол байдаг шүү дээ. Шулуун замд явж хагаад санамсаргүй дийгээсээ одоо хоош нэг татчихдаг тий. Тэгээ нөгөө эмэргүй орчингууд тэр хүмүүс маань pedal shift-ээр араагаа нэмэхгүйгээр хаа зөгөөд яваад хар мотор ойрлоод хүч авах мотор ойрлоод тэгээ явахгүй урагшаага явахгүй болчиход байна. Тэр үед нэг бол та pedal shift-ээр явж болно. Эсвэл зүгээр эм дээрээсээ зүгээр л араагаа хоош нэг татчихад хангалттай гэсэн. Нэг татхад буцаад автомат мод руу ордог гэсэн үг. За энгийн үед бол ер нь бол машин нормал мод дээрээ явна гэсэн үг. За мөн дээрээс нь энэхүү хоёр wireless зэнгэлэгчдэр уцаа тавиад үн цэнэглээ явах. Сүү зэнгэлэгчдэр зэнгэлээд явах боломжтой тий. За энэ ч одоо P дээр заавал зогсохдоо энэ дээр дарж одоо паркинг мод руугаа хийнэ гэсэн үг. За хүмүүс бол ерөнхийдөө андуураад нөгөө нэг урагшин ингээд түлхээд идэг тий хуучнараа андуураад. Урагшин түлхчээд машинаасаа буугаар явчих юм бол машин шууд хоошоо ухарнаа л гэсэн үг. Өнгөрнө гэсэн үг тий. Тэгэхээр зогсоод одоо машинаасаа буух гэж байгаа тохиолдолд та заавал P дээрээ дараад паркинг мод руу хийнэ гэсэн үг. За паркинг модтой хийсэн тохиолдолд автомат кардан заавал татагддаг. За карданыг бүсээ зүүсэн байгаа тохиолдолд дийдэ хийгээд хааз гიშих юм бол кардан шууд сална. За бүсээ зүүгээгүй тохиолдолд дийдэ хийчээд хааз гიშих юм бол кардан салахгүй гэсэн үг. За одоо жишээ нь би дийдэ хийсэн байна, бүсээ зүүсэн байна. Хааз өглөө машин шууд ингээ хөдлөөд явчихна. За энэ дээрээс за буцаага P дээч. Шууд кардан татагдлаа. За би бүсээ тайлчээ. За бүсээ би зүгээгүй байхдаа дийдэ хийлээ. Хааз өглөө. Машин хөдлөхгүй гэсэн. Энэ тохиолдолд та яах вэ гэхээр хэрвээ бүсээ зүүхгүйгээр машин хөдлөх гэж байгаа бол торомзон дээр гიშгээд энэ карданыг заавал доош нь буулгах ёстой. Тэгжиж машин хөдлөнө гэсэн. За автомат кардан энэ ч харагдаж байна. За автомат карданыг ер нь бол хүмүүс хөл амрагч зорилгоор ашигладаг. Тэгтээ энэ бол гурвын холбоо гэж бас ойлгож болно тий. Одоо өксүр замд явж хахад машиныг хоошинд хүч алдуулахгүй. Торомз гიშгэхэд кардан шууд бариад явна. Хааз гიშгэнгүүд кардан шууд салаад явна. Тийм горн байна. За энэ бол одоо би бүсээ зүгээгүй байхдаа энэ дээр дарах юм бол энэ бол итвэхчихгүй. За бүсээ зүүсэн тохиолдолд одоо хөл амрагч эсвэл гурвын холбооч гэж ойлгож байна. Энэ товчлоор маань итвэхчих горим тавь. За би бүсээ зүүлээ. Нэг дарлаа. Гэрэл асч чинь. За энэ урд тэмдэг нь бас харагдаж байна те. Энэ уртлын ийм А үсгтэй ийм бүрэн хишаар асч байгаа. За одоо эндээс би хөдлөлөө. За буцаад хором зөвлөө. За энэ ногоорж байна. Энэ нь шууд кардан барьцсан байгааг хэлж байгаа. Тэгэхээр та одоо дийдэ байхдаа ч гэсэн хөдөлгөөнд оролцож байхдаа торомсноос хөлөө авах юм бол хөл амрагч зорилгоор ашиглаж болох нь байна. Өксүр замд бол хоошоо хүч алдуулахгүйгээр ашиглаж болох нь байна. За голын толийг бол та камер хэлбэрээр ашиглаж болно. Эсвэл зүгээр энгийн толь хэлбэрээр нь бас ашиглаж болно. Хэрвээ та камер хэлбэрээр ашигламааргүй байвал энэ баруун дээд талд байрлаж байгаа товчон дээр удаан дарах юм бол энгийн толь болж хуурах боломжтой. За энийгээ буцаагаад асаамаар байвал дээр нэг дараад асааж болно. За энэ камер маань яаж ажилладаг вэ гэхээр за энэ артлын хэсэгт товчнууд нь байрлаж байгаа төлний хойд хэсэгт. За энэ товчнууд бол ерөнхийдөө за гэрлийн ингэж ихсгэж багасгаж болж байна. За дахиад дээш нь доош нь бас тусгалыг харж болж байна. За эсвэл томруулж жижигрүүлж одоо болно гэсэн үг. Ойртуулж холдуулж болно. Тэгэхээр та энэ камера яаж л бол яаж өөрийн гарт ойроор ашиглах боломжтой гэсэн үг. За уртлын үндсэн машины функцүүдийг харцгаая. За хамгийн дээрээсээ хоёр дахь нь машины зурган дээр дараад за ерөнхийдөө суудлуудын массажны тохиргоо, за head up display буюу мийл цацагчны тохиргоо. За мийл цацагч бол хоёр төрлөөр харагдаж байгаа. За яг одоо бол нормал хэмжээ буюу ийм байдлаар харагдаж байна. За off-road горим гэж бас байдаг мийл цацагчныхаа модыг сольж болох нь. За off-road горим дээр тавих юм бол уртлын мийл цацагч ингэж харагдах нь. За энэ бол зорчигч нарт харагдахгүй зөвхөн жолоочийн яг урд хэсэгт жолоочд харагдах. Одоо салхины шилэн дээр тусч харагдаж байгаа тийм функц байгаа. За энэ дээр бол яг
одоо бол сайн харагдахгүй байна. Гэхдээ яг жолоочд бол маш сайн харагдаж байгаа. За wireless charger байгаа уртлын хоёр утасгүй цэнгэлэгчийг асааж унтраах горин бас байдаг. За энэ дээр дараад уртлын одоо утасгүй цэнгэлэгчийг унтрааж болох нь байна. За буцаагаад асааж болох нь байна. Хоёр утас зэрэг цэнгэлэх боломжтой байгаа тийм. За LCD clock буюу start stop товчийг бас асааж унтрааж болдог тийм. За одоо жишээ нь үндсэн цаг бол модуудын хажуу тийш нь гүйлгээд цагныхаа модыг сольж болдог тийм. Одоо харагдах байдлыг нь сольж болно. За дээрэс нь нэг буулгаад start stop товчоо идэвхжүүлээд явж болно. За энэ ч товчлуураар байдаг бол энэ ч бас тоочоор мэдрэх боломжтой. За дараагийн функц. За энэ суудлын массажийг ч гэсэн ерөнхийдөө бас нэг тайлбарлачих. За энэ драйвер хэсэг дээр жолоочийн суудал 3 төвшөнд сануулагчтай. За мөн дээрэс нь суудлын массажийг энэ дээр дараад идэвхжүүлэх нь байна. За 10 төрлөөр суудлын массажны горим солих нь байна. За хатуу зөөлнөө тааруулах нь байна. За энэ бол уртлын хажуутлын зорчигчийн суудлын суудал сануулагч байна. За суудлын массажийг энэ дээр дараад идэвхжүүлж болох нь байна. Хатуу зөөлнөө бас тааруулж болох нь байна. За second row дээр хойтлын хоёр суудлын массажийг бас идэвхжүүлж болно, хатуу зөөлнийг тааруулж болно гэсэн үг. За ерөнхийдөө суудлын массажуудын функц, суудлуудын функц бол энд дэлгэцснээрээс ингэж удирдах болно. За хоёр дахь хэсэг дээр за door lock key unlock mode дээр та хэрвээ entire vehicle модыг сонгосноор түлхүүрэн дээрээс хаалганууд бүгд онгох горин байж байгаа тийм. За драйвер дээр дарчих юм бол зөвхөн жолоочийн хаалганы төвжил тайлагдана гэсэн үг. За smart key товч дээр бол дээдлийн одоо automatic locking as you leave vehicle дээр дарах юм бол за машин та машинаас холдоод түлхүүр холдоод явмагц төлнүүд эвхэгдээд цонх хаагдаад хаалга автоматар төвжигдэх горин байж байгаа тийм. За automatic unlocking as you approach vehicle дээр хэрвээ идэвхжүүлээд асаачих юм бол түлхүүр ойртоод ирэхэд төл нээгдэх за мөн хаалганы түвжээнүүд автоматар онгох горин байгаа. Заавал хаалганы бариуланд хүрэх биш, түлхүүрэн дээр бас дарах биш. Зүгээр л ойртоод ирэхэд нэг бол түвжигдэх нь, нэг бол онгох нь. За доотлын unlock after power off горимыг хэрвээ та идэвхжүүлвэл машин унтраахад бүх хаалганы түвжээнүүд автоматар онгох горин байж байгаа. За төлний тохируулга дээр бол та төлөө машин төвчгэд автоматар төвжигдэх эсвэл одоо механикаар жолоочийн хаалга талаас төвж одоо эвхэх бас боломжтой байна. За автгидэг дээр тавьсан тохиолдолд бол ерөнхийдөө төлнүүд төвжигдэхэд өөрөө автоматар төвжигддэг бол механикаар та энэ хоёр төлний зурган дээр зэрэг дарах юм бол төл автоматар шууд эвхэгдээд явах боломжтой. За энэ доотлын хэсгээс side mirror adjust when reversing гэж байгаа. За энэ бол ерөнхийдөө нөгөө ухрах араанд хийх үед одоо төл доошилдог нэг функц байдаг. Доошилж одоо харын дугуйг одоо юу дайрахыг бас харж болно гэсэн. Хойд дугуйгаа бас харах боломжтой. Боржуур дайрах ч юм уу тийм. Яг одоо арын дугуйруу л одоо жолоочийг шууд харуулахад тусалж байна гэсэн. За цонхны тохиргоо бас байгаа. За цонхны тохиргоо ерөнхийдөө 60-тай 80-тай 100 км/цагийн хурдаас дээшлэхэд цүг тэгээ цонхнууд автоматар тийм төвжигдэх хаагдах горим байж байгаа. За мөн дээрэс нь хойтлын хоёр автомат хөшиг автоматар хураагдах уу эсвэл одоо механикаар хураагдах уу тэр горимыг өөрөө та гар доороосоо одоо шууд удирдах боломжтой гэсэн. За гадах гишгүүр бол автомат байгаа. За electric side step-ийг унтраачих юм бол одоо жишээ нь шавартай замд явж илаа гэж бодъё л та. Тэгээ шавар руу ороход гишгүүр одоо хаалга нэхэр гарч ирэх гэх юм бол electric side step-ийг унтраачих юм бол гишгүүр автомат байхгүй шууд эвхэгдээд төвжигдэж байна гэсэн. Гарч ирэхгүй гэсэн тийм. Дээшээ согдоод төвжигдэнэ гэсэн. Тийм гэсэн. За хийн амаржны тохиргоон дээр лифтинг модыг бол ерөнхийдөө данхраадах эсвэл яман дээр гарах тохиолдолд идэвхжүүлж болно. За headlock модыг бол идэвхжүүлэхээр хийн амарч яг нормал хэмжээнд дээр очиод тэгээд энэ товчлуураар бол удирдах болохгүй болно гэсэн. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар хажууд нэг жоохон хөвгт суучаад бас энийг ингээд оролдох гээд тохиолдол гарах үед бол та энэ горимыг идэвхжүүлээд энэ товчийг идэвхгүй болгож болох нь байна. За тэгээд амаржны
тохиргоог бол бас comfort, normal, sport гэсэн 3 төвшөнд тохируулах бас боломжтой байгаа. Амаржины одоо хатуу зүйлийг тааруулж болно л гэсэн үг. За payment recognition. За энэ болохоор замын одоо машин өөрөө ямар зам дээр явж байгаагаа мэдрээд амаржныхаа ажиллагааг хатуу зүйлэн болгоно гэсэн үг. Одоо жишээ нөгөө явдлын горим дээр сая элстэй шавартай замын мод гэж байгаа шүү дээ. Тэр модууд дээр тааруулахад хин амаржи өөрийгөө тохируулах горим гэж ойлгож болно гэсэн үг тийм. За гэрэлний тохируулга. За энэ гэрэлний тохиргоон дээр болохоор одоо basic гэдэг нь одоо ойрын гэрэлний өнцгийг тохируулна гэсэн үг. Ойрын гэрлээ дээш нь доош болгох тийм тохиргоон. Дундаж хэмжээ, нормал хэмжээ тийм. Тэгээд одоо personalization гэдэг нь болохоор одоо active welcome light-ыг насаачих юм бол одоо машинда орж суухад одоо машины бүх гэрэл асна гэсэн үг. Бас нөгөө юу яадаг штэ. Одоо жишээ нь төвжээтэй үед түлхүүр ойртоод ирэнгүүт юу гэрэлнүүд ингээд анивчаад байдаг штэ. Гадна талын гэрэлнүүд, хоромсны гэрэл их гэрэлнүүд бас анивчдаг штэ тий. Тэр горимгүй яа. Тийм. За power saving delay гэхлээр одоо машин унтраасны дараах 2 минут дотор одоо машины гэрэл 2 минутын дараа унтарна гэсэн үг. Хэрвээ жолоочийн хаалга онгоолгоогүй байх тохиолдолд. Харин sailing light delay гэхлээр одоо таасны гэрэл 10 секундын дараа машин унтраснаас 10 секундын дараа унтарна гэсэн үг. Follow home delay гэдэг нь машин унтрасны дараа одоо их гэрэл шууд унтрах уу эсвэл 30 секунд, 60 секунд, 90 секундын дараа тааруулж одоо унтрах юм уу гэдгийг тааруулж болно гэсэн үг. Ер нь бол одоо энэ тохируулгуудыг бүгдээрингийн одоо жолоочд өөрт нь тааруулаад өөрөө бүх тохируулгуудаа хийж болно гэсэн үг. За find vehicle mode reminder гэдэг нь одоо том зогсоол дээр машинаа тавиад орхичод машинаад ингээд хаана байгаагаа ингээд мартцсан юм уу эсвэл олохгүй байгаа тохиолдолд машин сигналдаж дохио өгж болно, гэрэл асааж болно. Эсвэл сигналдаад гэрэл асах аль одоо хоёулангийн зэрэг хийх тийм тохиргол боломжтой тийм. За тэрийг болохоор нөгөө юу хийж болно шүү дээ. Түлхүүрний дээр байдаг нөгөө спикерний зурган дээр дарахаар машин сигналдах гэрэл анавчих тохируулгууд шууд эндээс ажиллаад явна гэсэн үг. За hazard light with emergency brake гэдэг нь одоо энэ болохоор зэрэг одоо гинтийн хүчтэй торомслох үед одоо аварын гэрэл автоматар асах тохиолдол тийм анивчих тохиолдол гэсэн үг. За welcome light гэдэг нь болохоор approach light гэдэг нь дээдлийнх нь болохоор машин руугаа түлхүүртэйгээ ойртох үед машиныг бүх гэрлүүд асна. Unlocking light гэхлээр одоо машины онгоох үед тийм түгжийг тайлах үед тийм машины түгжийг тайлах үед бүх гэрлүүд онгооно гэсэн үг. Locking light гэдэг нь одоо түгжих үед одоо бүх гэрэлнүүд анивчих тохиргоо гэсэн үг. Ambient light гэдэг нь одоо машины одоо энэ тууцсан гэрлүүдийг одоо энэ хөл рүү тусж байгаа энэ машины хаалга болон уртлын хянах хэсгэр тусж байгаа гэрлнүүдийг одоо асааж унтраах тохиргоо нь энэ ч байж гин гэсэн үг. Одоо энэ хэрвээ энийг дараад асаад энийг дараад унтраана гэсэн үг. Тэгээд мөн адил гэрлнийхаа одоо хэрэг тусгал юм тийм. Тод бүдэг тусгалыг тааруулж болно гэсэн үг. За тэгээ энэ нөгөө ритм гэдэг дээр тавьчих юм бол машин дотор ямар хэмнэлээр дуу явж байгаа тэр хэмнэлээр гэрлнүүд өнгөө өөр автоматар солиод явдаг. Дууныхаа хэмнэл тохирол гэрлэн солигдно гэсэн үг. За single color гэдэг дээр тавьчих юм бол ерөнхийдөө 64 өнгөөр гэрлнүүд солиод 256 өнгөөр өнгөө солиод явах боломжтой. Multi color-ыг тавьчих юм бол одоо эдгээр өнгөрүүдээс одоо энийг сонглоо гэхэд машин айжмаар өнгөө солиод өөрөө автоматар өнгөө солиод ритмээр биш зүгээр л өөрөө солиод байдаг тийм. Энэ intelligent link гэдэг нь одоо парны удирдлагыг одоо халуун болгоход дээш нь дарах юм бол энэ гэрэл маань улаанаар асна. Харин доошоо дарах юм бол энэ гэрэл маань цэнхрээр асна гэсэн үг тийм. За хамгийн сүүлчийнх нь гэвэл zone display settings гэж байгаа. Энэ дээр драйвер дээр дарах юм бол зөвхөн жолоочийн гэрэл одоо унтрах. Дахиад дарах юм бол дахиад буцаад асна гэсэн үг. Фронтжүүлчих юм бол асаад, унтраачих юм бол унтрана л гэсэн үг тийм. Front passenger гэх юм бол одоо уртлын зорчигчийн суудлын гэрлийг асааж унтрах одоо тохиргоо байгаа. Rear row гэхэлэр одоо хойдлын суудлын 2 дугаар гинийн суудлын гэрлийг унтрааж асах товчлоор гэсэн үг. За энэ drive mode дээр болохоор remaining battery power гэж байгаа. Энэ болохоор ерөнхийдөө за машин маань 2 аккумулятортай гэж хэлж болно тий. За хойно нь бол нэг 48 вольтын жижиг батарей байдаг. За тэр батарей маань одоо
мотор амрагч ажиллаад мотор унтарсан үед машины доторх цахилгаан хэрэглүүрүүдийг тижээж байдаг. Бас тийм батарей гэж хэлж ойлгож байна тийм. Нэмэлт батарей гэж ойлгож байна. Тэр батарейны цэнгийг харуулж байгаа. За энэ 49% бол ерөнхийдөө асаалттай байх тусам болом нэмэгдээд явдаг тийм. За driving mode memory гэж байна. За энийг идэвхжүүлчих юм бол машин хамгийн сүүлд ямар мод дээр унтарсан юм тийм. Одоо жишээ нь спорт мод дээр тавьж байгаад унтарсан бол буцаад асахдаа яг л спорт мод дээр л хаснаа л гэсэн үг. За энийг унтраачих юм бол спорт мод дээр явж байгаад машинаа унтраалаа буцаагаад асаахад бүх юм нормал хэмжээнээс эхэлнэ л гэсэн үг. За intelligent start stop гэж байгаа. За энэ товч болохоор мотор амрагчтай гэрлэн дөхөн дээр очиод хоромс гიშгэхэд машины мотор унтраад буцаад хааз гიშгэхэд асаад итгэжээд явдаг тийм горим байж болно. За Dynamic Steering Torque Control гэж байгаа. За энэ горимыг идэвхжүүлснээр одоо шавартай эсвэл мөстэй зам дээр явхад одоо машин тэнцвэр алдах гэдэг тийм. За энийг идэвхжүүлчих юм бол машин одоо тэнцвэрээ хадгалах горим гэж ойлгож болно гэсэн үг. За Steering Wheel Not Straight Reminder гэж байгаа. За энийг идэвхжүүлчих юм бол за өрүүлийг дали байгааг жолоочд анхааруулга өгнө гэсэн үг. За одоо жишээ нь би энийг өрүүлийг хажуу тийш нь дарчхаар энэ уртл шууд анхааруулга гарч ирж байгаа. За энэ бүсний анхаарал. За энэ дээрээс нь бас нөгөө шил арчигчны шингэний анхааруулга. За энэ гарч ирж байна. Энэ анхааруулгыг тэгшилчих юм бол юу яа анхааруулга өгөхгүй гэсэн үг. За fatigue driving reminder гэж байна. За ерөнхийдөө удаан хугацаагаар машин барьсан тохиолдолд одоо машин таны хааз яаж өгж байгаа, торомж яаж өгж байгаа, өрүүл яаж дарж байгаа бүх мэдээллүүдийг цуглуулад за хитрхи удаан хугацаагаар машин барьсан тохиолдолд одоо таныг амрах болсон гэдгийг машин өөрөө сануулна гэсэн үг. Хянах дээр бол нэг кофений зураг гарч ирж болно тий. За comfortable braking модыг асаачих юм бол за огцом торомж өгөх үед машин дотор байгаа хүмүүс нэг юм шууд ингэ шидэгддэг штэ. Comfortable braking гэдэг модыг асаачих юм бол яг тэгж ухс эртэл бас дотор байгаа хүнд арай зөөлнөр мэдрэгдэнэ гэсэн үг. Торомж арай зөөлхөн болно л гэсэн үг. За off-road thermal management mode гэж байгаа. За энийг идэвхжүүлчих юм бол ерөнхийдөө нөгөө юун дээр элстэй ч юм уу одоо off-road зам дээр зуны нөхцөлд бас ингээд одоо өндөр хааз өгөөч юм уу явахаар уртлын нөгөө радиатор халах гад байдаг штэ. За энийг идэвхжүүлчих юм бол радиаторын сенс одоо илүү хүчтэй үлээнэ л гэсэн үг. Одоо радиаторыг хөргөөнө гэж ойлгож болно. Илүү хүчтэйгээр хөргөөнөх юм уу гэж ойлгож болно. За энийг одоо бол унтраач. За steering wheel no assist modes гэж байгаа. За энэ comfort дээр бол ерөнхийдөө энэ бол өрүүлний тохиргоо тий. За comfort дээр бол өрүүл дундаж хэмжээний зуралттай байдаг. За sport mode дээр бол өрүүл хатуурж өгөх гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь шулуун замд явхад их хэрэгтэй горим байх юм. Өрүүлний сул явалтыг барьдаг тийм горим байдаг тий. За light mode болохоор энгийн хэмжээнээс илүү зөөлөн болдог өрүүлний эргэлт. Бүр маш зөөлхөн болдог. За ийм горим байж байна. За ерөнхийдөө ихэнх тохиолдолд бол спорт дээр юм уу, комфорт дээр явахыг зөвлөж байгаа тий. За weight mode гэж байгаа хамгийн доотлолт. За энэ маань болохоор ус туулах горим байгаа. Weight mode-ыг идэвхжүүлснээр төвийн дифференциал түүжигдэнэ. Хин амаржийн хамгийн дээдлийн түвшинч бол өөрийгөө өргөнө. За тэгээ жижиг бусад хавхлагнууд бүгд хаагддаг ч юм уу тийм горим байна. За ерөнхийдөө машины ус туулах стандарт бол үйлдвэрийн стандарт нь 900 мм хүртэл гэж явж байгаа. За weight mode-ыг идэвхжүүлснээр метр 10 буюу 1100 мм хүртэл гүнзгий ус руу орох боломжтой гэсэн үг. За парк гэж байна. За энэ дэр бол ерөнхийдөө 360 камерны тохиргуулгууд байж байна. За 360 камер бол ямар нэгэн саад ойртоод ирэхэд өөрөө автоматар асах тий. За мөн дээрээс нь автоматар асахдаа эргэн тойрныхоо бишээ дэлгэцийг бүтнээр нь ажилуулж асах уу эсвэл одоо таллаж 360 камер гарч ирэх үү. Тохируулгуудыг энэчнээс хийх боломжтой. За мөн 15-аас 30 км/цагийн хурд аль нэгийг сонгоод за 15 гэдэг дээр одоо байна тий. За 30 дээр тавьчих юм бол 30 км/цаг хүртэл 360 камер асаалттай байна гэсэн үг. За 15 гэдгийг сонгочих юм бол 15 км/цагаас дээш хурдлахад 360 камер унтарна тий. Тийм гарсан байгаа. За maneuver emergency braking гэж байгаа. Энэ болохоор зогсоол руу орж явах тохиолдолд одоо жолооч ямар нэгэн тоормж өгөхгүйгээр саад руу ойртоод авах юм бол машин өөрөө автоматар торомслох горим бас байгаа. За энэ бол ерөнхийдөө та өөрөө торомжийг баг багаар өгөөд явж байгаа тохиолдолд бол 100% шууд барихгүй.
За ерөөсөө тоормсонд хүрэхгүйгээр саад ойртоод идэг штэ. Тийм үед бол машин өөрөө шууд автоматар тоормс барих гурим байна. За энэ хэрвээ жоохон төвөгтэй санагдаад байх юм бол ингээд унтраачч бас болно. За шаардлагатай үед асаах боломжтой. За Smart Drive. За Smart Drive гурим дээр за Forward Assist Auto Emergency Braking гэж байгаа. За энэ яах вэ гэхээр унтраасан тохиолдолд бол энийг бол ингээд итгэхгүй болгочих болж байна. За брейк дээр дараад итгэвчүүлчих юм бол урдуур одоо машин тэрэг гарч ирэхэд гинт гарч ирэхэд автоматар тоормс гიშгэх гэрэн байна. За энийг хэр зэрэг мэдрэг байлгах юм те. За хамгийн багаар мэдрүүлж болно, нормал хэмжээгээр мэдрүүлж болно. Маш өндөр мэдрэмжтэй байлгаж бас болно гэж байна. За Intelligent Turning гормыг та итгэвчүүлэх юм бол одоо эргэлт таарсан үед өөрөө машин хурдаас харуулад одоо илүү аюулгүй эргэх систем гэж ойлгож байна. За rear side assist гэж байгаа. За энэ болохоор ерөнхийдөө сохор бусын мэдрэгч гэж манайх их ярьдаг. Одоо жишээ нь толон дээр шууд гэрэл асдаг гурим байгаа тий. За одоо жишээ нь хойноос дугуйтай хүн ч юм уу, явган хүн ч юм уу ирж яхад хэрвээ та хаалга нээх гэж юм бол толон дээрээс шууд анхааруулга өгөх нь. За мөн дээрээс нь за хойноос хурдтай машин ирж явах тохиолдолд бас анхааруулга өгөх нь. За rear cross traffic alert гэж байгаа. За энэ болохоор ухарж явах үед хойно одоо явган хүн ч юм уу, машин ч юм уу явж явах юм бол анхааруулга өгнө гэсэн үг. За доотлих нь rear cross traffic braking гэж байгаа. За энийг идэвхжүүлчих юм бол машин бүр ухарж явахад цаад гараад ирэх юм бол өөрөө тоормс гიშгэх хүртэл одоо арга хэмжээг машин өөрөө автоматар авна гэсэн үг. За lane assist. За энэ бол цагаан зураас мэдрэгч гурим байгаа. За цагаан зураас мэдрэгчээ идэвхжүүлэх эсвэл унтраах гурим байж болно. За энийг бол ерөнхийдөө хотод ашиглахад бага зэргийн тохиромжгүй. Ер нь бол шулуун замд явж байхдаа ашиглавал их зүгээр байдаг тий. Одоо жишээ нь шүн мөн явж байхад цагаан зураас бас жолоочод харагдахгүй үе байдаг штэ. Тэр үед цагаан зураас мэдрэгчээ идэвхжүүлчих юм бол танд одоо жишээ нь зураас руу ойртох гээд ах юм бол өрүүл вибратор дах эсвэл зөвхөн аудиогоор дохио өгөх эсвэл өрүүл вибратор дах аудиогоор дохио өгөх хоёулан гарна дохио өгөх гэсэн ийм гормоор танд идэвхжүүл мэдрэгдэнэ гэсэн үг. За traffic signs. За энэ болохоор замын тэмдэг таних гурим байна. За замын тэмдэг нь одоо жишээ нь энэ дээр 80 гэдэг чинь 80 км/цаг гэсэн тэмдгийг машин танд таньчаад байхад та 100-тай 120 км/цагийн хурдтай явах юм бол танд хурд хэтрүүлж байна гэсэн анхааруулгыг өгнө гэсэн. За тэр анхааруулгыг 90 хүртэл өгөхгүй байж болох нь байна. За эсвэл 70-аас эхлээд өгж болох нь байна. За тэгээ cruise control-ороо бас давхар хурдныхаа лимитийг тааруулаад явж болох нь байна. За хамгийн дээд хурдыг бас замын тэмдгээрээ тааруулаад явж болно гэсэн гормуудыг эндээс идэвхжүүлж болно гэсэн үг. За хамгийн доотлолт нь engine oil level гэж байгаа. За энэ дээр бол та машиныхаа тосыг хэмжиж болно гэсэн үг. За хэсэг хугацаанд одоо уншаад дууссаны дараа за тос хэр зэрэг бохирдолтой байгаа, хэр зэрэг ширгэлттэй байгаа гэдгийг энэ мод дээрээс та хянах боломжтой гэсэн үг тийм. Заавал бас гараар бас нэг ингээд арчаад үзэх шаардлагагүйгээр эндээс дэлгэцэн дээрээсээ бас хянж болно гэсэн үг. За одоо энэ чи бүх oil level is normal гэж энэ бүх юм одоо хэвийн хэмжээнд байна гэж машин тань харуулж байна гэсэн үг. За энэ бол ерөнхийдөө үндсэн машины тохиргоонуудын reset одоо settings-ийг ерөнхийдөө reset хийх гурим бас байгаа. За энийг бол бас шаардлагагүй бол заавал оролдох хэрэггүй гэсэн үг тийм. За хамгийн дээдлийн меню рүү орохоор энэ чи off-road mode гэж бас байгаа. За энэ off-road mode дээр бол ерөнхийдөө уртлын төвийн хойд дифференциал түгжигдсэн байна уу, түгжигдээгүй байна уу те. За далайн түвшнээс дээш хэдэн метрт явж байна. Агаарын даралт ямар байна? Машин яаж хазааж байна? Өрүүлний эргэлт хэдэн градусаар эргэсэн байна гэдгийг маш нарийн харуулах болно. За мөн дээрээс нь дугуйны хий болон дугуйны даралтуудыг та эндээсээ хэмжээд явах боломжтой. За энэ ч бас луужин ажиллаж байгаа. За expert mode. За expert mode дээр бол ерөнхийдөө 3 төрлийн мод та өөртөө тааруулж болно. За 4H те эсвэл одоо өрүүлээ чангалт суллах юм уу customize mode нэг дээр те. За хоёр дээр нь бол одоо жишээ нь шулуун замд хурдтай явж хагаад шороо руу орох үед одоо олон төрлийн мод залгахгүйгээр зөвхөн нэг товчлуураар
бүх төрлийн горимуудыг одоо тохируулж болох. Тийм. Та өөрийнхөө хүссэн горимыг 3 төрлөөр тохируулж болно гэсэн үг. За эксперт мод руу орсон бол хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл орсон бол модуудаа ашиглаж дуусаад заавал exit дарж гарах ёстой. Энийг заавал exit дарж гарах ёстой. Эксперт мод итвэгчэд ерөнхийдөө төвийн дифференциал автоматар итвэгчэд явчих гад байдаг. Тэгэхээр та бүхэн ийшээ ингээд дарж орсон бол одоо жишээ нь шууд төвийн дифференциал автоматар төвжигдээд traction control унтраад явж байна тий. За энэ дээр expert mode гэж бас гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг та заавал унтраах ёстой шүү. Тэгэхгүйгээр энэ модоос салахгүй зүгээр одоо жишээ нь expert модоосоо ингээ орцсон байжсна ингээ гарч ил да. Зүгээр тий. Тэгэх юм бол салаагүй байна л гэсэн үг. Энэ төвийн дефлок ажилтсан байна тий. Traction control-ууд унтарцсан байна тий. Тэгэхээр энэ бол одоо удаан хугацаагаар ингэж явах юм бол та машиндаа бас маш халтай үйлдэл хийж яана гэсэн үг шүү. Төвийн дифференциал төвжээтэй маш олон километр явах бол ерөнхийдөө 20-т. Машин эвднэ л гэсэн үг. Ер нь шууд утгаараа л тий. За тэгэхээр эксперт мод руу хэрвээ орсон бол заавал exit хийж гарч яхахыг зөвлөж байна. За weight detection гэх түрүүний нөгөө weight модыг бас ийшээ ороод идэвхжүүлж ажиллуулж бас болохгүй юм байна тий. За ерөнхийдөө off-road мод бол нэг иймэрхүү. За Apple CarPlay бол шууд утсаар холбогдох боломжтой. За энэ нэрнүүдийг юу ч гэсэн устгахыг. За би тэгээд энэ чэнэс Apple CarPlay шууд Bluetooth-ээр холбож үзүүлээ те. За одоо жишээ нь энэ ч би Bluetooth-тэй асаасан. За 24 CB гэж байна. За аяш харлаа. За зөвшөөрөх товчнуудыг зарчие. За старт. За Apple CarPlay бол ерөөсөө заавал USB залгаад авах шаардлагагүйгээр шууд ингээ коннект гээд орчих боломжтой. За ингээд энэ дэлгэц бол ерөнхийдөө таны утас маягаар ажиллаад явах боломжтой гэсэн үг. За одоо жишээ нь Улаанбаатар хотын бөглөрөл төвчрэлтэй за зөвхөн Улаанбаатар ч гэхгүй бүх аймагуудад те сүлжээ интернет байх юм бол та эндээс шууд ингээд газрын зураг бөглөрөл төвчрэлтэй за энэ ч очих гэж байгаа газраа бас энэ ч оруулаад за ингээд нэг хайж үзье л. За ингээд старт гэд бүх горимудаа ажиллуулад явах боломжтой. За Apple CarPlay-с буцаад одоо нөгөө үндсэн меню рүүгээ орё гэхээр хүмүүс энэ дээр дараад ингээ хайгаад байдаг. Энэ ч бол GWM гэдэг аппликейшн хэлбэрээр харагдаж байгаа. Тэгэхээр та ийшээгээ дараад буцаад үндсэн меню рүүгээ орох боломжтой байна. За Android энэ бол Apple CarPlay нөгөө iPhone, iOS хэрэглэдэг хүмүүс бол энэгээр орно. За Android утас хэрэглэдэг хүмүүс бол Android Auto гэдгээр дараад орох боломжтой гэсэн үг. За радионы тохиргоог бол ийшээ ороод радиогоо сонсоод явах боломжтой. FM одоо манай Монголын FM шууд таараад таньцсан явж байгаа. За хөгжмөө бас music горим руу ороод Bluetooth-ээр эсвэл USB залгаад эсвэл Apple CarPlay одоо жишээ нь би шууд утсаараа дуу тавьж болно. Android Auto-аар бас дуу сонсож болно гэсэн үг. За USB видео гэж. За энэ USB видеог бол та голын хайрцагны уртлын энэ ус ундааны хэсэгт юм USB флашны оролт байна. За ийшээ флашн дээр бол видео ч юм уу, дуу, кино ч юм уу суулгаад USB видео хэсэг рүү ороод шууд одоо залгаагүй болохоор гарч ирэхгүй байна. Хэрвээ ийшээ видеотой флаш залгаснаар та шууд дэлгэцнээсээ видео үзээд явах боломжтой. Явах биш. Видео үзэх боломжтой. За энэ ямар үед зогсох вэ гэхээр та кардан буулгасан тохиолдолд видео шууд зогсно. Дуу бол видеог зөвхөн дуу бол music дээрээсээ сонсоод явах боломжтой. За USB видеог бол зөвхөн зогсож байгаа үед л үзэх боломжтой гэсэн. За iSpace гэж горим байгаа. За энэ бол ерөнхийдөө бас стресс тайлах горим гэж хэлж болно тий. За энэ дээр даръя. За cave time. За ингээд та энэ дээрээс ийм голын чимээ ч юм уу сонсох боломжтой машин дотроо. За мөн одоо суудлаа хөргөөх ч юм уу халаах массажа хийлгүүлж явахдаа ингээд голын чимээ ч юм уу сонсоод хэсэг хугацааны стрессийг тайлах боломжтой. За хажуу тийш нь гүйлгээд галын чимээ сонсох боломжтой. Хажуу тийш нь гүйлгээд ийм ой модны чимээ сонсох боломжтой.
За энэ борооны чимээ бас сонсох боломжтой. За ингээд ерөнхийдөө бас жолооч жоохон стресстэй ядарсан үедээ ингээд баг зэргийн амралтын гормоор бас ингэж машинда альжаалаа талих боломжтой байгаа тий. PHEV буюу одоо plug-in hybrid танк 700-ийн хувьд 37.1 кВт-цагийн батарейтай одоо батарейгаараа 80-аас 100 км хүртэлх замыг туулах боломжтой гэсэн үг. Тэгээд одоо гар дээрх товчлуур гэх юм бол энд байрлаж байна. Энэ electric vehicle буюу одоо EV, HEV гэдэг. Энэ товчлуур нь болохоор явдлын одоо 3 төрлөөр ингээд сонгох боломжтой гэсэн үг энэ товчлуур дээр дараад. EV буюу бүтэн цахилгаанаар явах гурим, HEV буюу одоо бензин цахилгаан хосолсон гурмаар, intelligent буюу одоо ухаалгаар машин өөрөө ингээд зохицуулалт хийгээд явах боломжтой гэсэн үг. Одоо яагаад electric vehicle буюу яагаад саяных руу орохгүй байгаа шалтгаан гэх юм бол одоо миний урд харагдаж байгаа хянах дээр одоо 37.1 кВт-цагийн батарей нь одоо 12% батарей үлдсэн байна гэсэн үг. 12% батарей үлдсэн байна гэдэг нь одоо нэг бүтэн цахилгаанаар явах гормыг одоо идэвхжүүлж болохгүй. Одоо ингээд заавал цэнгэлж ийж эсвэл одоо машин өөрөөгөө цэнэглээд батарейгаа хураагаад явах боломжтой гэсэн үг. Warning for pedestrians буюу одоо hybrid машинууд одоо цахилгаанаар явж явах үедээ одоо зам хөндлөн юм уу хажууд нь явж байгаа явган хүнд одоо дуу чимээ өгөх тийм горин байдаг. Одоо Toyota ч юм уу одоо ямар ч аль ч үйлдвэрийн машинд байдаг тийм аюулгүй систем гэсэн үг. Энэ нь болохоор хоёр төрлөөр ингээд гаднах явган хүмүүст ингээд чимээ өгөх боломжтой. Technology болон classic гэсэн үг. Classic-ийн ингэж дуурах нь байна. Technology нь болохоор ингэж дуурах нь байна. За, energy recovery level гэдэг нь машин өөрөө удаашрах үед цэнэгээ хураадаг гэсэн үг. Цэнэгээ хураахын одоо low, normal, high гэдэг энэ гурван түвшнөөс сонгох боломжтой. Одоо low нь болохоор хамгийн бага цэнэгийг хураах нь байна. Харин high нь болохоор илүү их цэнэгийг хураах нь байна. Тэгээ high дээр тавьчих юм бол одоо машин илүү богино хугацаанд өөрөөрөө зогсох боломжтой болчдөг гэсэн үг. Plug-in hybrid танк 700-ийн хувьд 37.1 кВт-цагийн батарей нь багажин доор байрлаж өгсөн байдаг байгаа. Энэхүү харж байгаачлан энэ өргөцсөн байгаа шалтгаан нь энэ доор батарей байрлаж өгсөн байгаа гэсэн үг. За, мөн дээрээс нь машин маань 220 болон 380 оролттой. За 220-оор та 7-оос 8 цаг гэрийнхээ харьцагнаас цэнэглээд бүтэн цэнэгээ хураах боломжтой. Бүтэн цэнэгээрээ 80-аас 100 км хүртэлх замыг туулах боломжтой гэсэн үг. Харин 380 цэнэглэгчээр цэнэглээд 100% хүртэлх цэнэгийг 1 цагийн дотор авах боломжтой гэсэн үг. За үйлдвэрээс ирж байгаа цэнэглэгчний хувьд машинаа дагалдаж ирдэг. За энэ цэнэглэгчээр цэнэглээд яг түрүүн хэлсэнчлэн 7-оос 8 цагийн хооронд бүтэн цэнэгээ аавна гэсэн үг. За голын хайрцгийг энэ дээр дараад хоёр тишээ ингэж онгойж байгаа. За голын хайрцаг маань ерөнхийдөө кулертэй AC-гийн зарчмаар ажилладаг тий. За энэ хавхлагыг доош нь түлхчих юм бол кулер бол шууд хавхлаг хаагдаж байна л гэсэн үг. За энийг дээш нь татчих юм бол ийм нөхөө байгаа энэ дундаас ерөнхийдөө хүүтэн үлээх юм бол хүүтэн, халуун үлээх юм бол халуун голын хайрцагнда бас хүүтэн үлээлгээд ус ундаага хөргөөгөөд явах бас боломжтой байдаг. За түрүүн бас нэр нэг юм хэлхий мартчихж. Одоо жишээ нь энэ ч агаарыг дотроос авах горим итвэхжүүлчих юм бол машины уурталт байдаг хоёр хавхлаг хаагддаг. Хөдөө шорон зам дээр явахдаа та бүхэн маань агаарыг дотроос авах дээр дараад за тэгээ ерөнхийдөө нөгөө цонх монхоо хаагаад явах юм бол машин дотор бол тоос шороо орох нь арай бага. Энийг бүр хавхлагаа нээгээд тэгээд шорон одоо бүр ийм бужигнсан шороотой газараар ч юм уу явах юм бол тодорхой хэмжээнд машин руу тоос шороо бол мэдээч орно тий. Одоо жишээ нь шулуун замд ингээд айгүй их шороотой замаар ингээд маш удаан хугацаагаар явъя л та. Явж явжгаад хаалгаа зүгээр ингээл нээхэд шууд
машин руу агаар орж байгаа учраас шороо заавал орно гэсэн үг. За 100% шороо орохгүй байна гэдэг маань машин дотор одоо ямар нэгэн агаар солилцохгүй байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ бүх юмыг ингээд битүүлээд таглаа хийчих юм бол одоо тэр машин дотор бол хүн явах боломжгүй болно. Амьсгалж чадахгүй бол тий. Бүх юм ингээ хаалттай байж хахад хаалга нээлттэй байжсэн чинь бүх авахлах хаалттай үед хаалга нээлттэй байжгаад хаах юм бол одоо энэ машин дотор байгаа хүний чих мэх шууд ингээд хөнгөннээ бүр маш хэцүү байдал үүснэ гэсэн үг. Тэгэхээр манай хүмүүс бас их асуугаад байдаг. Одоо жишээ нь агаараа ингээ гаднаас авцсан ингээд хойдлын багажны хаалга руу ингээд баг зэргийн шороо мороо гэд ярьдаг. Тэр бол зүгээр л стандарт байх л зүйл. Тийм байх зүйл. Байх ёстой зүйл. Тийм байх ёстой зүйл гэсэн үг тийм. Тэрнээс биш 100% бүр ингээд таг вакуум явах юм бол ер нь бол дотор нь хүн амьсгалахад хүртэл хэцүү байдал үүснэ л гэсэн үг. Тийм. За. Парны тохируулган дээрээс дахиад өвлийн нөхцөлд анхааруулах зүйл байна. За, парны тохируулга руу орлоо. За, энэ хоёр талын ийм суудал харагдаж байна. За, суудлын дээрээс за 0-оос доошогоо 3 левелээр суудлыг хөргүүж болно. Суудал үлээн гэсэн үг доороосоо тий. За, одоо энэ чэнэс бол одоо миний суудал шууд доороос үлээгээд эхэлж байна. Нуруунаасаа бас давхар үлээж байгаа. За, дээшээгээ 9 левелээр халааж болно. Бүх суудлыг. За, хойно сууж байгаа хүмүүс бол хойдлын хэсгээс би дараа нь бас тусдан тайлбарлаж өгье. За, энэ дээр бол өрүүлийг халаах тохируулга байж байна. За, энэ дээрс бол ерөнхийдөө ямар ч хүйтэн нөхцөлд энийг идэвхжүүлэх юм бол өрүүл бол тодорхой хэмжээнд маш хурдан халаад явж байгаа тийм. За, энэ 3 зэг рүү орлоо. За, 3 зэг рүү ороод салхины шилийг халаах горин баг. За, салхины шил бол энэ front windshield heating гэж байгаа. За, энийг идэвхжүүлчих юм бол салхины шилний ялцсан халаагаараар салхины шил өөрөө өөрийгөө халаагаад явчихна гэсэн үг. Тэгэхээр ямар ч хэмжээний мөс цасыг өөрөө хайлуулах боломжтой болох нь. За, агаар ионжуулагчийг эндээс бас ажилуулж болно. За, одоо жишээ нь агаараа дотроос аваад өвлийн нөхцөлд гадаа хот Улаанбаатар хот маань бас их гутаа ихтэй байдаг тийм. За, тэр үед бол агаараа дотроос аваад салхины шилээ халаагаад за мөн дээрээс нь агаар ионжуулагчаа ажилуулад явах юм бол машин дотроо та цэвэр агаар амьсгалаад явах боломжтой байх нь. За, энэ гадаах агаарыг ямар хэмжээний бохирдолтой байгааг энэ парн дээрээс бас ингэж танд хэмжиж харуулах нь. За, одоо хянахын модуудыг тайлбарлаж өгье. За, хянахын модуудаа солихдоо за баруун талын энэ доод хэсэг дээр дарахаар энэ дүрс ногоорж байгаа. Одоо энэ ногоорж байна. За, тэгсний дараа та ок товчон дээр удаан дараад за ерөнхийдөө хянах дээр юу байгааг харж болох нь. За, сүүлийн асалтнаас дундаж хурд хэрэг ямархуу хурдтай явсан байна. За, хэр их километр туулсан байна. За, 100 км-т хэдэн литр бензин идэж байна. За, бензин эдэлтийг бол уг машин дээр хотын төвд байхдаа бол хэмжих боломжгүй. Шулуун замд явахдаа тий дундаж хурд хэдэн цаг явсан 100 км яг шулуун зам зогсолтгүй явхад хэдэн литр бензин идэж байна гэдгийг хэмжиж болно. Тэрнээс биш одоо ажил гэр хоёрын хооронд 100 км хүрэхгүй газар явснаар энэ бензин эдэлтийг бол хэмжих боломжгүй гэсэн үг. Яг гэвэл А цэгээс Б цэг хүртэл яаж явсан гэдгийг чинь л харуулж байгаа болохоос за энэ дээр бол ихэнх тохиолдолд 29.9 гэж заадаг. Тэр бол 100 км хүрээгүй үед бол тооцогдохгүй гэсэн үг. За сүүлийн асалтнаас хойш хэдэн километр яваад дундаж хурд хэдтэй байсныг бас энэ харуулж байна. За, одоо энэ харагдаж байна. За, 100 км 29.9 гэж зааж байгаа. За, энэ маань бол ерөнхийдөө ресет хийчих юм бол буцаа байхгүй болчихно. Тэгэхээр энэ ч одоо хамгийн сүүлд А цэгээс Б цэг хүртэл. Одоо жишээ нь энэ машин одометр, үйлдвэрийн одометр 62 км явсан байна. За, тэгэнгүүт 62 км гэдэг маань өөрөө энэ машинтай 100 км бол хүрээгүй явсан байна гэж ойлгож байна. Тэгэхээр бензин эдэлт бол 29.9 явж биш. Хэрвээ та бензин эдэлтийг хэмжмээр байвал банкад тултал нь дүүргээд за тэгээ километрээ нойлолж жагаад шулуунд явж болох нь байна. Эсвэл
банк хамгийн сүүлд дүүрснээс хойш хэдэн километр явж иж одоо банктай бензин маань дуусч ийн гэдгээр бас бензин эдэлтэй бас хэмжиж болох нь байна гэсэн үг. За дахиад доош нь гүйлгэх юм бол энэ ч дөрвөн дугууны хийг бас түрүүний оффроуд мод дээр байсан дөрвөн дугууны хийг хянах дээрээсээ бас хэмжээд хараад явчих болох нь байна. За тосны температур ямар байна? За ус хэр зэрэг халдсан байна гэдгийг бас харж болох нь байна. За энэ дээр бол моторын эргэлт яаж эргэж ийн гэдгийг харж болох нь байна. За нөгөө тал дээр нь бол хэдэн километр цагийн хурдтай явж ийн гэдгийг харж болох нь байна. За мөн машин дотор явж байгаа дууг энэ товчлуур дээрээс удирдах болно. Тиймээ та одоо жишээ нь энэ ногоон итвэхжсэн байна гэдэг нь зөвхөн энд гарч ирж байгаа функцүүдийг солих боломжтой болсон байна гэдгийг танд зааж байгаа. Тэгэхээр өрүүлэн дээрээсээ хэрвээ машин дотор явж байгаа дууг сулалж эсвэл ихсгмээр байвал энэ ногооныг итвэхгүй болгоно гэсэн үг. Энийг яаж итвэхгүй болох вэ гэхээр энэ дээрээ дарчна. За ингээд энэ буцаа саарал өнгөтэй байна гэдэг нь итвэхгүй байна гэсэн үг. За тэгээд та өрүүлэн дээрээсээ дээш нь түлхээд дуугаа нэмээд доош нь дараад хасаад явах боломжтой. За энэ баруун талын зүүн талын хэсэгт бол одоо cruise control харагдаж байна. За cruise control-ыг бол шулуун замд явж байхдаа бүсээ зүүсэн тохиолдолд бас ашиглаж болно. За одоо яг энэ дээрээс бол хөдөлгөөнд оролцоогүй байгаа болохоор failed гэж гарч ирж харагдана. Тэгэхээр та хөдөлгөөнд оролцож байхдаа cruise control эндээсээ бас удирдаад явах боломжтой байдаг. За хамгийн өрүүлний зүүн талын хэсэгт энэ RSCA off гэж байгаа. За энэ яадаг вэ гэхээр за энэ дээр дарчаар төр зур одоо airbag-ыг задлахгүй байх боломжтой болно гэсэн үг. Энэ яаж байгаа гэхээр ерөнхийдөө нэг оффроуд замд явж байхад одоо ийм дали замаар явах ч юм уу эсвэл ийм нүх ихтэй замаар явах үед санамсаргүй байдлаар одоо нөгөө airbag-ны тислэгч одоо тесрээд airbag задрах тохиолдол зарим машинууд дээр гараад идэг. Тэгэнгүүт танк 700 дээр энийг яаж шийдсэн бэ гэхээр шаардлагатай үед ерөөсөл airbag-а унтраач яах гэсэн үг. Оффроуд модоор явж байхдаа та энэ товчон дээр дараад аюулгүй дээрээ задлахгүй гэсэн одоо тийм юу гэж юм гэсэн үг. Анхаар одоо товч дээр дарж ийна л гэсэн үг. За хажуу талд нь энэ машин уруудаж байгаа юм зураг байгаа. За энэ яадаг вэ гэхээр та энийг итвэхжүүлснээр уруудлахын гормыг итвэхжүүлж гин гэсэн үг. За хянах дээр нь энэ ийм шар гэрэл асж байгаа. За энэ шар гэрэл ямар учиртай вэ гэхээр ABS одоо урууга замд урууга замд явж байхад ABS ажиллаад ерөнхийдөө тоормс жахрах ч юм уу те гулгаатай нөхцөл байдал бас их үүсгэж идэг. За энэ дээр дараад та тоормсноос шууд хүлээ авч болно гэсэн үг. За тэгээд уруудах юм бол ер нь моторын эргэлтээр машиныг уруудуулах боломжтой болж байна гэсэн үг. За traction control-ыг энэ товчон дээр бас дараад унтрааж болно. За энэ бол traction control-ийн унтраах товч байгаа. За өрүүлний хэсэг бол ерөнхийдөө үйл ажиллагаа бол иймэрхүү харагдаж байгаа. За хамгийн одоо зүүн талын одоо жолоочийн хаалган дээрээс хийж болох үйлдэлүүд. За энэ бол мэдээж центр лок байна. За энийг улаан итвэгдсэн байгаа бол машин төгжээтэй байна гэсэн үг. За мөн банк бас төгжээтэй байна гэсэн үг. Бензин банк маань төгжээтэй байна гэсэн үг. За зүүн талын ийм цонхны зурагтай ийм жижиг хүүхдийн зурагтай бас товчлуур байж байгаа. За энэ бол ерөөсөө child lock. Энэ бас улаан асцсан бол хойтлын хоёр хаалга дотор талаасаа онгоохгүй гэсэн үг. Одоо нөгөө хуучин машинууд дээр бол хаалган дээрээсээ очиод нэг юм түлхдэг ч юм уу эсвэл эргүүлдэг байсан бол энэ дээр бол бүх юм автомат болсон байна. За center lock эсвэл child lock. За child lock гэрэл нь асаагүй тохиолдолд унтраатай байна гэсэн үг. Гэрэл нь асаалттай үед одоо итвэхтэй байна гэсэн үг. За бусад төрлийн цонхны товчлуурууд энэ байж байгаа. За би түрүүн хэлсэн энэ нөгөө толны тохируулгыг та хэрвээ механикаар ивхмээр байвал энэ хоёр дээрээ зэрэг дарчаар тол автоматар ингээд ивхэгдээд явж болно гэсэн үг. За буцаад нээхдээ хоёр тал дээр нь дахиад зэрэг дарчих юм бол механикаар бас ингээд нээгээд явж болно гэсэн үг. За арын хэсгээс
За хоёрдугаар игнэнд ерөнхийдөө танк 700 загварт анхаарах ёстой мэдэх ёстой ямар зүйлүүд байдаг вэ? За энэ хойдолд бол голын хайрцагны арын хэсгээс хойно сууж байгаа хүмүүс өөрсдөө тааруулаад суудлаа халааж хөргөөж болох нь байна. За энэ дээр бол ерөнхийдөө нөгөө нэг парны удирдлагыг бас дээш нь доош нь баруун зүүн тийш нь те эсвэл зөвхөн хөл рүү гэдэг ч юм уу үлээлгэж болох нь байна. За энэ дэлгэцэн дээрээс бас пара удирдах болно. За энэ доотлын хэсгийг нэг дарлаа. За энд бол Type-C болон USB оролтууд. За мөн нөгөө нэг тамхины асаагуурны оролт 12 вольтын залгуурч гэж бас ярддаг. Энэ товчлоор бол энчээ байж байгаа. За энэ нэг юм жижигхэн зайд бол бас утас мотос жижиг сажиг зүйлүүдээ хийчих болно. За энэ голын гар хамрагчийг буулгахаар энчээ нэг дэлгэц байж байгаа. За энэ дэлгэцэн дээр за дээш нь дараад ингээд онгойлгочих. За энэ дэлгэцэн дээрээс та юу хийж болох вэ гэхээр мөн саяны энэ урдталт байрлаж исэн парны тохируулгуудыг энэчнээсээ хийж болох нь байна. За асаах, унтраах автомат те. За энэчээ 700 загвар бол энэ дундалтаа ийм партай. За хөл рүүгээ бас үлээсэн партай. За өвдөг рүү үлээсэн пар байж байна. За тэгээд агаар ионжуулагчийг давхар энэ хойдлоосоо бас удирдах ажиллуулж болно. За градусыг бас хэр зэрэг үлээлэх үү? Тэдрийгээ бүгдээр ингэж тааруулж болох нь байна. За хажуутлынх нь мод руу оръё. За энэ ч бол за хойдлын суудлын массаж ажиллуулах горимж. За энэ дээр бол суудлынхаа массажийг, хойдлынхаа суудлын массажийг итвэхжүүлээд 10 төрлөөр горимоор сольж болно. Хатуу зөвлөнө бас тааруулж болно. Хойд суудлынхаа массажийг. За secondary of left дээр дарах юм бол одоо хойдлын зүүн талын суудлын массажийг итвэхжүүлж болох нь байна. За горимоо сонгож болох нь байна. Сэрүүцүүлж болох нь байна. Тэ? 3 төрлөөр үлээлгээд сэрүүцүүлж болно. За 9 төрлөөр халааж болох нь байна. За эндээс бол одоо ингэ сэрүүцүүлж байгааг нь унтраач. За энэ front passenger seat гэж байгаа. За энийг болохоор одоо энэ нөгөө жолоочийн эсрэг талын уртлын суудлыг хойноосоо бас удирдах болдог. За энэ нурууны хэсгийг урагшлуулж харъя. За ингээд урагшлуулж болж байна. За суурьаар нь бас урагшлуулж хойшлуулж болох нь. За иймэрхүү үйлдэлүүдийг хойдлын дэлгэцэн дээрээс бас хийж болдог. За бас хөгжмөө удирдах болно. За одоо утсаа холбосон ч юм уу те эсвэл одоо USB залгасан тохиолдолд эндээсээ бүгдийг ингээд солиод удирдах явж болно. За settings хэсэг дээр болохоор хоёр талын хөвшгийг та автоматар дээш нь доош нь болгож болно гэсэн үг. Нээж хааж болно. Голын дэлгэцнээс л ерөөсөө хойдлынхоо хөвшгийг нээж хаах. За мөн энэ салооны туузан гэрэлнүүд ярьжсэн те түрүүний. За туузан гэрэлнүүдийн өнгийг бас эндээсээ сольж болох нь. За би ерөөсөө л голын энэ дэлгэцэн дээрээс одоо хойноос хэрэгцээ шаардлагатай бүх одоо үйлдэлүүдийг хийх нь. За энэ скрин гэдэг дээр бол ерөнхийдөө хойдлын дэлгэцийг хэр хурдан унтраах уу те цагийн тааруулж болно. За нөгөө түгжээний гормыг бас сольж болох нь байна. За машины нийт хөгжим аль бүс рүү илүү сонсогдох уу те зүүн хойд, баруун урд, жолооч руу эсвэл баруун хойд гэсэн модуудаар сольж болно. За reset дээр дарчих юм бол бүх юм төв хэсэгтээ илүү сонсогдно гэсэн. Бүх хүнд адилхан сонсогдно гэсэн. За хөгжмөө бас чангалт судалгаа эндээсээ ингэж удирдах болох нь. За ингээд та ер нь танк 700 загварын хойд суудал дээрээс хийх бүх үйлдэлүүдийг ингэж хянж болно гэсэн үг.